За хүүхдтэй насанд нь тохирсон ном сонгохын тулд бид нэр эхлээд юуны төрөнд хэдэн хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй. За нэгдүгээрт бол хүүхдэд анхаарна. Энэнд бол хүүхэд нь хэдэн настай хүүхэд вэ? Эрэгтэй хүүхэд үү, эмэгтэй хүүхэд үү? Мөн хүүхэд нь ямар сонирхолтой вэ? Тэр нь бид нар хүүхэдтэй ном авч өгөхдөө ямар нэгэн зорилгоор авч өгдөг. Тэгэхээр ямар сонирхол байна, ямар хэрэгцээ зорилго байна гэдгээ бас анхаарах хэрэгтэй. За энэ зорилгод нь юу яж болох вэ гэвэл бид нар хүүхдийнхаа сэтгэхүй хөгжүүлэх, эсвэл хэл яриаг нь хөгжүүлэх, ямарваа нэгэн чиглэлээр сонирхлыг нь дэмжиж мэдлэг олгох ч юм уу, эсвэл ямарваа нэгэн засал эмчилгээний зорилготой байж болно. Хэл ярианы засал, жишээлбэл төвдрээ засах, зөв дуудлагатай болох зэрэг. Дараа нь бид нар дараагийн нөхцөлд хүүхдийнхаа насанд нь тохирсон ном сонгохдоо яг номыг нь авч үзнэ. Энэ дээр бол номын материал, номын бичвэр, номын зураг, агуулга маш их чухал байдаг. За энийг бүгдээрээ насных нь англиар авч үзье. За хүүхдтэй бид нар аль болох эртнээс багаас нь ном уншиж өгч явах хэрэгтэй. За энэ бол бүр 3-4 сараас нь эхэлж болно. Мөн хүүхэд суудаг болоод ихсэн үед бол 6 сартаагаас нь эхлээд өөрөө үр дээрээ аваад хамтдаа ном үзэж явах хэрэгтэй. За энэ бага насны нялх хүүхдийн номд бол хамгийн гол тавигдах шаардлага бол материал байдаг. За энэ нь хүүхэд өөрөө номыг бариад ингээ үзэхэд будаг гарахгүй, амандаа өмхөж оролдоход буулийн гэмтээхгүй, будаг гаргаж хордуулахгүй юм хоргүй хүнсний будгаар хийсэн байх шаардлагатай. Яг дотор нь аваад үзэхлээр нэг нүүрэнд нэг зураг. Энэ нь бол ихэвчлэндээ яг бодитоор зурагдсан зураг байх хэвээр, фото зураг. Мөн яг хүүхдийн таньж мэддэг зүйл орчноос нь олж харах зүйл байх хэвээр. Жишээлбэл энэ дээр хувцас гэж сэдвтэй ном байна. Тэгэхээр яг хүүхдийн өөрийнх нь хэрэглэдэг хувцас энд харагдаж байгаа. За тэгээд энэ номоо үзүүлж ингээд хүүхдтэйгээ ярьж өгөхдөө бас өөрийнх нь яг өөрт нь байгаа энэ төрлийн зүйлсийг үзүүлж харуулж ярьж өгч болно. За энэ номын стандарт шаардлага нь хүүхдийг гэмтээхгүй энэ ирэмгэн ийм мөлгөр урагдахгүй маш зузаан материалтай, картоны материалтай энэ гар гэмтээхгүй ийм мөлгөр байх хэвээр. Тэгээд түрүүний хэлсэнчлэн нэг нүүрэн дээр нэг зураг, бодит зураг байх хэвээр. За өөр бас ийм 0-2 настай хүүхдийн ном. За энэ номон дээр бичиг байх ямар ч шаардлагагүй. Мэдээж хүүхд бол зөвхөн зургийг хараад үзнэ. Бичвэр бол зөвхөн эцэг эхтэл зориулсан байдаг. Тэгэхээр зургаа хараад ярилцах зорилготой. За 2-4 насны хүүхдийн номонд мөн материалын шаардлага маш өндөр тавигдана. Энэ жишээлбэл ийм урагдаж хүүхэд амархан уурж тасдаж чадхааргүй ийм картон зузаан материалтай. Дээрээс нь бас хүнсний будгаар хийсэн ийм өнгө будаг гарахгүй хүүхэд бас барьж үзэх, амандаа хийх зэрэгт хортохооргүй ийм шаардлага тавигдана. Мөн бага хэмжээний 24 наснаас эхлээд үлгэр түүх өгүүлэмжтэй байж болно. 0-2 насны хүүхдийн номон дээр бол тийм үйл явдал байдаггүй. Дандаа яг амьдралыг нь үзэж харах нэг сэдвийн зургнууд байдаг бол бид нар 2-4 наснд үлгэр стори эхэлж байгаа. За энэ нь хүүхэд маш олон зүйлийг сурч, олон дадал хөвшил сууж эхэлдэгтэй холбоотой. За жишээлбэл хин луун иддэг вэ гэд. За энэ ном бол жишээ нь ногоо идэх дурггүй, луун идэх дурггүй хүүхдэд зориулсан ном, асуудал шийдвэрлэх цувралд ордог. За тэгэхээр энийг үзээд хүүхэд за би бас луунгаа идья гэсэн сэтэл төрүүлэх зорилготой юм. Өөр бол бас хувцаа өөрөө өмсөж сурах, гутлаа үдэх гэдэг маш олон сургах зорилготой номнууд байдаг.
Яагаад гэвэл энэ насанд хүүхэд маш их яагаад гэж асууж эхэлдэг, юмны учир утгыг ойлгох гэж эхэлдэг. Тэгэхээр энэ танин мэдхүү номнууд орж эхэлнэ. Бүгд яг тухайн тайлбарлаж байгаа зүйлээ зургаар илэрхийлсэн юм нэг сэдвтэй номнууд байдаг. Энд одоо жишээлбэл бид нар Disney хүүхэлдэйн киноны тоглоомтойгоо цуг юм ном үзүүлж байна. Тоглоом, ном хоёр цугтай. Тэгэхээр бас тоглоомгоо номоо үзээд ном маань бас яг тоглоомтой адилхан нэг юм сонирхолтой зүйл юм шүү гэж бодол төрүүлдэг юм ном байгаа.